Сайн байцгаана уу? Намайг Инх Намун гэдэг нийгмийн эрүүл мэндийн судлаач мэргэжилтэй. Тэгээд өнөөдөр миний уншсан ном нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Миний хувьд бол би бол нэг айхтар номын хорхоодон биш ч гэсэндээ өөрийн амьдралд хэрэгцээтэй чухал гэсэн номнуудыг сонгож авч унших маш дуртай. За өнөөдөр та бүхэндээ танилцуулах ном бол Даниэл Голманы Сэтгэл хөдлөлийн чадамж гэсэн ном байгаа. Энэ номын гол агуулга нь гэх юм бол хүн ер нь бол хүний амьдрал ер нь сэтгэл хөдлөл гэдэг зүйл одоо нөгөө IQ гэдэг зүйлээс илүү чухал гэдгийг ер нь бол энэ номонд нэлээд дуртаж өгдөг. IQ буюу одоо оюун ухааны чадамж хэд өндөр байна. Оюун ухааны чадамж өндөр байх нь хэрэгтэй гэж ярьдаг ч гэсэндээ яг амьдрал дээр сэтгэл хөдлөлийн чадамж гэдэг зүйл нь оюун ухааныхаас бараг илүү шахуу хүний амьдралд хэрэгцээтэй гэдэг талаар энэ номын гол агуулга нь ер нь бол ярьдаг. Энэхүү номоо уншаад ер нь бол гол агуулга ер нь бол 4 хэсэгт бүлэгт боллоо хуваагаад ер нь бол ойлгоцсон. Тэр талаараа та бүхэндээ ярьж өгье. Нэгдүгээр хэсэг нь болохоор хүн ер нь бол өөрийгөө таних гэдэг зүйл маш чухал юм билэ. Өөрийнхөө сэтгэл хөдлөлөө таньж, ойлгож, хүлээн зөвшөөрнө гэдэг нь ер нь бол маш чухал. Энд дээр жишээ ярих юм бол яг эргэн тойрны хүмүүс чи ууралцсан юм уу? Чи зүгээр үү гэж асуухад одоо бид уурлаагүй зүгээр байна гэж хариулдаг. Яг үнэндээ бол эргэн тойрны тэдгээр хүмүүс ууралцсан байгааг анзаараад зүгээр биш байгааг анзаараад биднээс асууж яхад бид нар одоо тэр сэтгэл хөдлөл мэдрэмжээ нуугаад хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад уурлаагүй байна зүгээр байна гэж хариулдаг. Яг үнэндээ бол энэ номыг уншаад ер нь ойлгосон зүйл нь хүлээн зөвшөөрч хэрэгтэй юм байна. Би ууралж ин да би гомдсон байгаа юм байна. Би ер нь бол яаж байгаа вэ гэдгийг ер нь бол ойлгоод таниад сэтгэл хөдлөлөө таниад тэгээд түүнийг хүлээн зөвшөөрөөд би ууртай байна. Надад нэг 5 минут өгөөч би нэг тайвшраатгая гэдэг ч юм уу. Тэгээ хоёрдугаарт нь болохоор сэтгэл хөдлөлөө удирдах, тэгээ өөрийгөө хянах гэдэг нь маш чухал зүйл. Сэтгэл хөдлөлтөө хит автаад хин нэгэнд одоо болохгүй, бодлогогүй үг хэлэх, үйлдэл гаргах тэгээ түүнийхээ дараа нь харамсах ч юм уу тиймэрхүү зүйлс маш их тохиолддог. Тэрнээс одоо ерөнхийдөө бол сэргийлээд өөрийгөө хянах нь маш чухал. За тэгээ 3 дугаарт нь болохоор дотоод урам зориг. Өөрийн гэсэн дотоод урам зоригийг олж авах нь ер нь бол урт хугацаанд амжилттай байх гол түлхүүр. Учир нь ихээр бид нар гаднаас маш их мотивашн хин нэгний гой сайхан үг зэрэгт хөтлөгдөөд тийм ч удаан өөрийнхөө одоо амжилтыг одоо авч явж чаддгүй. Ягаад тэгэхээр гаднаас явж байгаа зүйл ер нь бол яг өөрийн чин зүрхний хүсэл гэдэг зүйлтэй хэзээ ч уялддаггүй. Тийм учраас өөрийн гэсэн дотоод өөрийгөө сонсоод өөрийн тэр чин зүрхнийхээ хүсэл гэдэг зүйлээ урам зориг болгоод өгөх юм бол урт хугацаанд хөшөөрөхтэй амжилттай байхын гол үндэс нь болж өгдөгөө. Дөрөвдүгürt нь болохоор бусдыг ойлгох буюу эмпати гэдэг чадварын талаар дурддаг номон дээр энэ нь бол маш чухал. Яагаад тэгэхээр эргэн тойрон одоо хүмүүс одоо гэр бүлийн хувьд нийгэмд ажил дээр хамт олон найз нөхөд гих мэдчлэнгээр хүн байгаа л газар тэр газар нийгэм ямар нэгэн байдлаар хүмүүс оршин тогтнож идэг, харилцаа өрнөж идэг. Тийм учраас тиймэрхүү нөхцөл байдлуудад тухайн харилцаж байгаа хүнийхээ оронд өөрийгөө тавьж үзэх нь маш чухал санагддаг. Одоо тухайн хүнийг ойлгоно гэдэг нь тухайн хүнд ойлгогдсон мэдрэмж өгнө гэдэг нь харилцааны үнц нь одоо түүнд оршиж идэг. Энэ нь тэгээ цаашлаад ажил, мэргэжил, бизнес, хамт олон гэдэг зүйлс төр нилээдгүй чухал үүргийг гүйцэтгэж ер нь бол явдгаа гэсэн үг. За тэгээ сэтгэл хөдлөлөө зөв таниад, хүлээн зөвшөөрөөд, түүнийг удирдах сураад ингэснээрээ одоо бид нар бүгдээрээ л одоо өөрсдийнхөө амьдралын зохиолчд. Тийм учраас энэхүү бичиж байгаа зохиолоо илүү гоё баялаг дээрээс нь гоё дурсамжтай байлгахын тулд сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг зөв удирдаад сурчих юм бол бидний түүх илүү баялаг болно. Тийм учраас энэ хүү номыг зүгээр яг нэг удаа уншаад зогсохгүй нэг удаагийн л мэдлэг бол ерөөсөө биш. Ягаад гэхээр энэ номыг яг уншсанараа өөрийгөө илүү хайрлаж сурах, өөрийгөө илүү таних гэх мэтчилсэн зүйлсийг олж авдаг учраас байнгын ширээний номоо болгоорой гэж та бүхнээсээ хүсэж байна. Миний амьдралд гарсан яг эерэг нөлөөллийн тухайд ярих юм бол илүү амьдралтаа пауз авч сурсан гэх юм уу? Яг болж байгаа процессыг зогсоогоод өөрийгөө илүү сайн чагнаад би яг юу хүсэж байгаа вэ? Би юуны төлөө явж байгаа вэ гэдгийг илүү сайн олж харсан гэх юм уу? Ямар нэгэн сэтгэл хөдлөлт авцсан одоо гунигэлсэн үедээ, гомдсон, тунсан үедээ би гомдож байна гэдгийг илэрхийлээд би ингэж байгаа шүү гэдгийг эргэн тойрныхоо хондоо хэлсэн нь илүү харилцааг илүү хялбар дараагийн түвшинд аваачдаг юм байна гэдгийг ер нь бол нилээдгүй сайн ойлгосон. Энэхүү номноос яг үлдсэн яг гол ишлэл нь болохоор нөгөө Аристотелийн ишлэлийг энэ номны эхлэлд хамгийн түрүүнд гаргаж ирдэг. Уур гэдэг зүйл хүний амьдралд бол байж болно. Гэхдээ уурлахтаа хинд
хизээ, ямар зорилгоор, ямар газар яах гэж уурлах вэ гэдгийг зөвөр сонгох нь илүү ухаалаг юм аа гэсэн талаар дурдсан байдаг. За та бүхэндээ санал болгох дараагийн ном маань бол Инх зул Лонждын Сахар хэмээх ном байгаа. Энэхүү номон дээр бол шинжлэх ухааны талаас нь ч тэр энгийн ярианы хэллэгээрч тэр сахарын талаар нэлээдгүй олон мэдээллийг агуулсан маш чухал ном байгаа. Тийм учраас хүн болгон энэ номыг бол уншаасай гэж зөвлөж байгаа. Яагаад гэхээр эрүүл мэнд гэдэг бол өнөөгийн хүмүүсийн хувьд бол маш чухал, байнгын өдөр бүр яригдж байгаа сэдв. Тийм ч учраас хүн болгон одоо эрүүл мэндийн талаар зүгээр л сахар муу гэдэг ойлголттой болох биш. Сахар яг яагаад муу юм бэ? Хүний амьдралд яг яаж нөлөөлж байгаа юм бэ? Муу гэдэг нь яг ямар хэмжээний сахар яг муу юм бэ хүний амьдралд? Хүний биед ямар хэмжээний сахар хэрхэн яаж нөлөөлдөг юм бэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй гүн гүнзгий мэдэх юм бол зүгээр амьдралдаа хэрэгжилж эхэлнэ гэх юм уу? Зүгээр л сахар муу учраас хэрэглэхгүй байна гэдэг маань бол хит тууширсан ойлголт. Тийм учраас илүү шинжлэх ухааны үүднээс сахар гэдэг номыг авч уншиж үзэх юм бол та бүхэн илүү ойлгомжтой байдлаар тайлбарлсан байдаг тэрхүү номон дээр. Миний мэргэжлийн хувьд ер нь бол нийгмийн эрүүл мэнд судлаач учраас сахарын талаар, зөв хоолтын талаар нэлээдгүй олон жил мэргэжлийн үүднээс нь судалсан. Гэхдээ яг миний яг хувь хүний тал дээрээ ярих юм бол би бол өөрөө сахаранд бол нэлээд дуртай. Сахар дундаа ер нь бол ийм нарийн бав, бейкери, гоё амттай хоол хүнсэнд ер нь бол маш их дуртай байсан. Гэхдээ гол нь энийг зөв хэрэглэх юм бол хүний биед ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөлөл нь хамаагүй багасдаг гэдгийг номынхоо одоо ач тусаар ойлгож авсан. Жишээлх юм бол өглөө босоод шууд өглөө илгэн дээрээ сахартай цай уухгүй, боовч хэр одоо идэхгүй, оронд нь илүү уураг эслэгээр баялаг хүнсийг хэрэглээд түүний дараагаар үнэхээр хэрэглэх хэрэгтэй бол сахарыг маш бага хэмжээтэйгээр гол нь зөв хоолтын дараа бүтэн хоол эзнийхээ дараа хэрэглэх нь зөв зохистой юм байна гэдгийг ер нь бол ойлгох хэрэгтэй. За сахарын хувьд бол нуугдмал сахарын хэрэглээ гэдэг зүйл байдаг. Нуугдмал гэдэг нь яг харахад чихэрлэг хүнс биш хэрнээсээ дотор ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээний сахар агуулсан хүнснүүдийн талаар дурддаг. Жишээлх юм бол солонгос хоолнуудын талаар ярих юм бол солонгос хоолнууд хоол, махтай хоол хэрнээсээ маш их хэмжээний сахарыг дотроо агуулж идэг. Гэх мэтчлэнгээр хүн ингээд амьдралдаа мэдхгүйгээр дотроо одоо нуугдмал сахар агуулгдсан хоол хүнсэнд илүү их дурлах хандлагатай. Дээрээс нь энэ нуугдмал гэдэг нь цаагаараа одоо донтуулах шинж чанарыг агуулж идэг гэсэн үг давхар. За миний дараагийн санал болгох ном бол Михаил Эндигийн Момо гэдэг ном. Момо гэдэг номны талаар ярихад бол энэ нь бол яг бага насны хүүхдэд зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан ном юм шиг хэрнээсээ бүх насны хүмүүст зориулсан уран зөгнөл дутаа агуулгатай ном. Энэхүү номын гол санаа нь бол цаг хугацаа гэдэг ямар чухал юм бэ? Цаг хугацаа хэмнэн гэдэг нь цаг хугацааг олж байгаа зүйл ерөөсөө биш гэдэг талаар ярьдаг. Ерөөсөө цаг хугацаа гэдэг бол бидний амьдралын чанар гэдэг зүйлийг энэхүү Михаил Энди гэдэг зохиолч маань дурдахыг ер нь бол нэлээд хичээдэг. За тэгээд энэхүү номын нэг жоохон хэсгээс нь ярихад Момо гэдэг нэг жижигхэн театрын дээр амьдардаг нэг жижигхэн охин байдаг. Тэр охин цаг хугацаа хулгайлагчд буюу саарл хувцастай хүмүүсээс хүмүүсийг хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг талаар гардаг. Яагаад вэ гэхээр цаг хугацаа хэмнэгчд гэдэг хүмүүсийн цаг хугацааг нь хэмнээд илүү хурдан ажил цаг хугацаа дууслаа гэдэг талаар илүү их шахаснаар хүмүүс илүү амьдралд нэг л яарсан яг нэг юм амьдралынхаа аз жаргал, амьдралын гоё зүйлсийг мэдэрч чадахгүйгээр цаг хугацааг өнгөрөөдөг нь Момо охины хувьд хитрхи эмгэнэлтэй санагдаад хүмүүс цаг хугацаа гэдэг зүйлийг ойлгуулахын тулд нэлээд хичээдэг талаар энэхүү номноор гардаг. Миний амьдралд яаж нөлөөлсөн бэ гэх юм бол илүү цаг хугацаа бүрээ илүү хайрлаж сурсан гэх юм уу. Одоо хамт байгаа хүмүүсээ илүү их хайрлаж ойлгож, одоо өөрт надад юу байна вэ гэдгийг илүү их сайн ойлгож, ухаарч, хамт байгаа хүмүүсээ илүү их хайрлах, ойлгох гэдэг талаар илүү надад их нөлөөлсөн. Яг энэ номыг би яг аавыгаа алдсны дараа ер нь бол яг уншижсэн. Тэгээд цаг хугацаа гэдэг зүйл ямар чухал юм бэ? Хамт байгаа цаг хугацааг үнэлж сурах нь, ойлгох нь ямар чухал юм бэ хүний амьдралд? Яг юм эргэн тойрон хайртай хүмүүсээ ойлгох нь яг тэр хүмүүстэйгээ байгаа цаг хугацаа зүгээр л яг удаанаар одоо яг шимтэн өнгөрүүлэх нь илүү чухал юм байна гэдгийг маш сайн ойлгосон. За миний хувьд сэтгэл хөдлөлийн чадамж,
Сахар, за мөн дээрэс нь Момо охины талаар дурдсан энэхүү 3 номыг та бүхэндээ заавал уншаасаа хэмээн зөвлөж байна. Яагаад тэгэхээр энэхүү 3 ном миний санал болгож байгаа 3 ном нь гуруулаа өөр ингэсэн гой утга агуулгатай. Нэгдүгüүрт нь гэх юм бол сэтгэл хөдлөлийн чадамж гэдэг номыг уншсанараа та илүү өөрийгөө хайрлаж сурна. За мөн дээрэс нь зөвхөн өөрийнхөө сэтгэл зүг хайрлаад таниад зогсохгүйгээр сахар гэдэг номыг уншсанараа өөрийнхөө илүү эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж өгнө. За мөн дээрэс нь цаг хугацаагаа хайрлаад сурчих юм бол амьдрал гэдэг зүйл ямар гоё баялаг вэ? Бага зүйлдээ сэтгэл хангалуун байна гэдэг нь дараагийн гоё зүйлс ингээд аваачдаг шүү гэдгийг ойлгосоо гэж хүссний үндсэн дээрээс энэхүү 3 номыг санал болгож байна.